За санхүү. За бизнесийн хувьд одоо хоёр жигүүр гэж зүйрлэх юм бол нэг жигүүр нь ялтчгүй санхүү. Тэгэхээр та санхүүгээ анханаас нь эмэг цэгцтэй хөтлөхгүй бол таны бизнес жижиг байхад ямар асуудалтай байна тэрийг шийдэж чадахгүй бол том болоод асуудал илүү томордог байгаа. Тийм учраас одоо бизнесүүд санхүүгийн хувьд анханасаа цэгцтэй. Цэгцтэй гэдэг нь юу хэлэх вэ гэхээр санхүү болон хувь хувьсгал хоёроо хооронд нь ялгах хэрэгтэй. Тэгэхээр бизнес гэдэг чинь өөр шүү дээ. Тийм ээ, бизнес гэдэг чинь нэг бүл бүтэн одоо таны одоо зүйрлэх юм таны хүүхэд гэж ойлгож болно. Тийм ээ. Тэгэхээр тэр бизнесийн чинь нэр чинь өөр, таны нэр өөр. Тэгээ бизнесийн чинь төрсөн он сар өдрөөр, таны төрсөн он сар өдрөөр. Ерөнхийдөө бизнесийг бид нэр хүүхэдтэй зүйрлэх юм бол бид нэр хүүхдэд дөнгөж хөлд оронгууд нь хоолыг нь булаажтай л одоо чиний орлого бол миний орлого, чи бол би гэдэг шүү дээ. Тийм ээ.